энэ хорвоогийн хамгийн сайхан писта гэдэг жокийг ярья. Манай нөхөр бид тэр коронагийн өмнө жил болгон Япон явдаг байсан байхгүй юу? Япон явахдаа бид тэр нэг хоорондоо тоглолтог нэг тоглоомтой. Тэг яадаг вэ гэхээр Токиогийн төв гудамд явж хагаад аль болохоор олон хүнтэй гудамжинд хин илүү монгол хүнийг таньж авах вэ гэдэг тоглоом хийв. Нэг хүний 100 төгрөг 100 yen-ээр 100 yen гэдэг чинь 2000 төгрөг юм уу та тий. Тэгээд тэр монгол хүн биш үү гэдэг. Очиж хагаад сайн байна уу гингуудаа амар сонин царайлах юм бол Япон хүн. Тэ сайн байна уу гэхэд сайн байна уу гэх юм бол монгол хүн байхгүй юу. Тэгээ 100 yen-ээр барьдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг нэг хэдэн жил хийсэн эцэст одоо ямар ч сонирхол байхгүй болцсон. Ер нь ингээд яагаад вэ гэхээр царайгаар танихад чинь бид нар чи ер нь ойролцоо штэ. Та бид тэр чи бид тэр ер нь ингээд тий би жахан царайлаг вэ нү тий та жахан цараймууд вэ нү тийм л ялгаатай байгаа байхгүй юу? Тэрнээс айгу ойролцоо бид нар чинь бүгдээрээ хүүхд толботой тий Японч вэ Монголч вэ. Тэгээд нэг царайгаар яхад чинь амар ингээд тодорхой бүр монгол хүн биш бол ингээд танихгүй. Ер нь ингээ ойролцоо хүмүүсийг бол мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ ингээ дандаа ингээ асашорио шиг хүн хайдаг болоод бид нар ч. Тэгээ бүр залхаа тий. Одоо асашориог хайхаа болио гэх тий. За болиё гэт. Яаж таних вэ гэж бодоод байсан. Тэгээд тэр корона болдог жил штэ 2020 онд яг Япон руу явах өмнөх өдөр манай нөхөр чемодан гаргаж ирсэн. Өмнөх жил яг Япон аваа явдаг чемоданыг гаргаж ирсэн чи онгойлгосон чи хувцснууд нь байж байгаа. Чи энийг жил өмсөөгүй юм биш тэгээд. Тийм ингээд энэ Японд өмсдөг хувц гэд. Бас Японд өмсдөг хувц гэж ядсан юм уу гэд. Гадаад руу явахдаа өмсдөг энийг. Тэгээ ингээ хараад исэн чи цав цагаан пүү, цав цагаан өмд, цав цагаан ботолох байгаа байхгүй. Гэхдээ энийг яагаад өмсөхгүй гэсэн чи шавар, шалбаг, удаа, тоос гэдэг. Монголд өмсч чадахгүй штэ гэд. Гэтэл дотор бол цагаан юм өмсөхэн сан гэсэн байд юм биш үү монголчуудд те. Гэт би бол нөгөө хинэггүй болохоор нэг халтар болсон чамаагүй цагаан ч юм харж байна. Тэг хүн өгч байгаа юмыг зүгээр өмсдөг байхгүй юу. Тэг манай нөхөр чинь гангаан юм болохоор бас амар нандигдаад цагаан юмыг чинь далт хийгээд удаа мудаа амсуулахгүй гэд бүр амар чемодан хийгээд те жил ингээ хадгалт юм бэ. Тэрийг харангуудаа гэж бодож байгаа юм. Ер нь ийм хувцастай хүнийг харах юм бол монгол хүн гэж бодож болох юм биш үү? Тэ? Тэгээ тэр аргаараа би одоо тэр жил 2020 оны 2 сард Японд очиж амар олон хүнийг таагаад. Ер нь тийм юм би цав цагаан пүүц цав цагаан подолох ялангуяа индүүдсэн подолох өмсчил 100% монгол хүн. Саймар ганган байгаа аахгүй монголчууд чинь. Өдөө угаасаа хурш гэж байхгүй заяа. Манай хажуу айл гэж байхгүй заяа. Манай гэр чинь ерөөсөө ингээд эргэн тойр ингээд бөөрөнгийн байцааны талбай байдаг аахгүй юу. Тэгээ явд хийх юм байхгүй. Угаасаа нөгөө дэлгүүр мэлгүүр ч гэсэн нөгөө баг хаагдсан Японч гэсэн тийм. Тэгээд бид тэр дөнгөж ингээ ургаж байгаа жижигхэн байцааг нь хараад зогсчдөг аахгүй татами татаад. Тэгээд ядчаад ямар хурдан ургах юм бэ те өдөр болгоо ингээд Гүй нөр хийх юм байхгүй болонгуудаа тийм юмыг анзаарах юм билээ шүү дээ. Ерөөсө байцаа амар хурдан ингээд том мурдаг гэд мэдгүй байгаа юм шүү дээ хүмүүс чинь те. Тэг өдөр болгоо хийх юм байхгүй ингээд там татаад ингээд хараад нүдэн дээр ингээд томроод яваад. Тэг манай нөхөр одоо нөгөө элчинтэй ярьж чад ийм байсан байцаа чи ийм болцсон. Хөө ямар хурдан юм бэ те. Тэгчихсэн чи явсан бай гэд. Тэгээ би бас дахиад хийх юм байхгүй. Ятарч одоо нэг манай тэг гэрийн тэр хавьд байдаг найзууд ингээ машинаар ч гэсэн хамаагүй явахгүй бах таа гэж хараад хүлээгээд идэг гадаа тамхитаад хүлээгээд идэг. Тэгээ зэрэгцээ тэр байцаа томроод идэг ингээ амар томроод. Тэгээ бас ганц 2 сар болсон юм аа бас хураах болоогүй. Тэгээд Японч юм хөгжсөн болохоор тэр талбайны эзэн найг гарсан өвөө идэг аахгүй юу.
Тэр нь бүр 4-5 км-ийн цаанаас нь дороо нисэхтэй. Тэг байцаа хэр доморч ингээ те. Гэхдээ ерөөсө харагдчих байгаа юм тэр дорон байгаа юм чинь. Хүн ирдгүү. Тэгээ би Монголоо санаад за монгол хүнийг мөрөөдөөд шахах юм. Ятач одоо Япон хүн. За Япон хүн биш байлаа гэхэд нэг ятач ингээ машин явахгүй юм бах та. Өдөр болгон байцаагаа хараад ичтэй. Тэгээ нэг сармар болцсон нэг өдөр заяа бас там татаад байцаагаа хараад исэн чи хураах болчихжээ. Айгуу том болсон. Яг хураах болцсон. Тэгээ хизээ тэр эмээ уу хоёр ирэх юм болоо ядаж үг солих юмсан гэж хүлээгээд байсан. Тэгсэн чи бүр талбайн цаанаас нэг дугуйтай хоёр хүн ирж байгаа байхгүй юу? Хүшээ ямар сони юм бэ? Манай ангийн хүүхдүүд биш байх таа гэж хараад исэн. Тэгээ жаахан ойлдоод ирсэн чи цагаан пүүцтэй. Хоёулаа хүшээ. Миний одоо мөрөөд чи хүсэн мөрөөдсөн Монгол хос явж байгаа юм биш үстэй гэ тэ. Тэгээ ингээ хараад исэн чинь бүр цагаан подол гаргатаад байгаа байхгүй юу? За яг таа гэд. Ингээд ирэхэд хөөшөө сайн уу гэ хэлээд зочоогоод унгаагаад үгүй тэ. Хөөшөө энэ монгол хүн та чи яачваа гэ тэ. Гэхдээ тийм юм бодоод бүрстэ хүлээгээд байгаа байхгүй ёо. Наашир. Тэгсэн чи ерөөсөө заяа. Тэгээ одоо ингээд эргээд манай гэр байцааны талбайны завсраар тэр хоёр яваад байна. Тэгээ нааша харахгүй байх таа ингээд хүлээгээд исэн. Тэр хоёр юу ч ярихгүй хоорондоо нэгээ яваад байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй эмэгтэй юм бэ тэр хосоор явчихин. Тэгээ цаашаа хараад яваад. Тэгсэн чи яг миний урдуур явчаад тэр залуу ингэж байгаа байхгүй цаашаа хараад. Ямар их байцаатай ярилдаг писта вэ? Би тэгээд шоконд орсон. Би одоо эсрэгээр ингээ унчаа юмч. Ухаан ороход тэр хоёр ч аль хэдийн дэ цаашаа явцсан. Ёо. Ямар гоё писта вэ те? Ёо. Тэ би ямар тэ энэ хорвоод бас ийм гоё писта байд юм бэ гэд бодсон гэсэн жок байлаа. За баярлалаа та бүхэнд хайртай шүү.